Тэгээ та нар бичлэг үзсэн бол бичлэгэн дээр юм чихэр авчирч өгсөн чихэрнүүд. Энийг аян замдаа одоо дэлгүүрээс дэлгүүр рүү хооронд явж байхдаа заримдаа гоё нэг амттай мэдмээр санагдахлаар ийддэг. Тэгээ Монгол амт шингэсэн гоё чихэрнүүд байна. За энэ бол Монк Кондигийн Монк Канди юм уу Конди юм уу? Чихэр байна. Монк Конди гэж байна. Энэ бүтрэ. Монк Конди. Би юм жижиг уудан тэгээ замдаа ингээд өмхөө явдаг байхгүй. Янзгүй амттай байна. За Монк Кондигийн хамт олон баярлалаа. Стогой чигэр гэж явуулсан байна. Бас нөгөө төний үлээ. Оюуны модон жигээс бас Монк Конди юм байна шүү дээ. Энийг хүүхдүүд амар сонгох юм байлаа. Хоёр талтай юм наалттай. Манай хүүл ингээд хоёр талтай наагаад яваад байлаа шивээс гээд. Шивээс гээд энэ одоо энэ А, Б, С гэдэг ёо моо гэдэг гоё хүүхдүүд болохоор үсэг чийжлэхэд маш тохиромжтой ингээд үсэж чийжил чинь гардаа наагаад гоё enjoy бас тоглож болох. Энэ хөөрхөн яасан байлаа. Тэгээд нэг модон чихрийг явуулсан байна. Бүгд явуулсмаар манай. За энэ гоо шарс зүүнээс чихэрч юм шүү дээ. Энэ стогоо явцтай. Яг энийг одоо ингээд хүлээж явна шүү дээ. Нутгаа санаад. За тэгээд дээрээс Монголд тавьчихсан ёо зүгээр тас. Шарс үгээ хөхөөл хүлэхээр тэгээд Монгол дугаас сонсоод нутгаа санаа явах шиг жаргал байхгүй шүү дээ жолооч нар. Тээврийн жолооч нар тэгээд энэ Монгол чихрийг болж бол нутгаасаа захиж аваад аян замдаа гээд Монгол амтаа явуул гоё шүү дээ. Яа, амар реклам яснаа. Монк Кондигийн чихрийг сайн рекламлаа. Монк Конди Монголд үйлдвэрлэв.